Залуус сонгуульд оролцоход байдаг юм. Globe International төв Их Британий элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа. Ардчилсан сонгуулийн талаарх залуусын ойлголтыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд бэлтгэсэн нэвтрүүлгээ танд хүргэж байна. Сонгуулийн оролцоо ба залуусын хандлага судалгаанаас Монгол улс ардчилсан нийгэмд шилжснээс хойшх 6 удаагийн улсын их хурал болоод орон нутгийн сонгуульд сонгуулийн эрс тогтмол буурсаар иржээ. Хамгийн анхны буюу 1992 оны улсын их хурлын сонгуулийн эрс 95.6% байсан бол аажмаар буурч 2008 он гэхэд 76.5% хүрсэн. 2012 онд огцон буурч 65.25% хүрсэн үзүүлэлттэй байна. Тэр дундаа 18-аас 25 насны залуусын 10 гаруй хувь нь л сонгуульд саналаа өгчээ. Тиймээс Globe International төв нь Британий элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2016 оны улсын их хурлын болоод орон нутгийн сонгуульд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хамгийн анхны үйл ажиллагаа нь 18-аас 25 насны залуусын сонгуулийн идэвх оролцоо санал өгөх эсвэл өгөхгүй байгаа шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйлс болон сонгуульд оролцохын эерэг сөрөг талыг илрүүлэн залуусын сонгуулийн талаарх мэдлэг ойлголтыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгаа байлаа. Судалгааг 2015 оны 11-р сард Улаанбаатар хотод сурч ажиллаж байгаа залуусын дунд явуулсан юм. Ингээ та бүхэнд судалгааны зарим үр дүнг одоо танилцуулъя. сонгуулийн оролцоо ба залуусын хандлага судалгаанаас Та сонгуульд оролцож байсан уу? Судалгаанд оролцсон залуусын 53% нь огт сонгуульд оролцож байгаагүй гэж хариулжээ. Үлдсэн 47% нь улсын их хурл ерөнхийлөгч орон нутгийн сонгуульд оролцсон гэж хариулсан байна. Тэр дундаа өөрт хамгийн ойр амьдралд нь шууд нөлөө үзүүлэх орон нутгийн сонгуульд оролцсон залуусын тоо ердөөл 4% байсан юм а. Та яагаад сонгуульд оролцоогүй вэ? Сонгуульд оролцож саналаа өгөөгүй залуусын 33% нь хэнийг сонгосон ялгаагүй учраас 29% нь сонгуульд шударга бус болдог гэж хариулсан байхад санал авах газар их хүнтэй байсан. Салхуу хүрээд санал өгөөгүй гэж хариулсан хариуцлагагүй залуус 25%-ийг эзэлсэн байна. Нэг жишээ дурдъя. Сонгуульд оролцох идэвхийг юу бууруулдаг вэ гэсэн асуултыг мөн оролцогчдод тавихад сонгууль бодлоонтой болдог, амлалт мөрийн хөтөлбөрөөр биелүүлдэггүй байдал, үнэн худал мэддэхгүй хэд их мэдээлэл сурчилгаа гэж хариулсан юм. Эндээс дүгнэхэд амлалт мөрийн хөтөлбөрөөр биелүүлдэггүйгээс улс төрчдөд итгэх итгэл алдарсан нь харагдаж байна. Түүнчлэн хэвлэл мэдээллээр цацагдах хит улс төрчсөн үнэн худал нь тодорхойгүй мэдээлэл төөрөгдөлд оруулдаг нь сонгуульд оролцох идэвхийг бууруулах гол хүчин зүйл болж байна. сонгуулийн оролцоо ба залуусын хандлага судалгаанаас Та дараагийн сонгуульд оролцож саналаа өгөх үү? Өглгүй яхав. Энэ бол үзэл бодлоо илэрхийлэх, иргэнийхээ зүгээс төрийн үйл хэрэгт оролцох том боломж гэж боддог. Тийм шүү. Судалгаанд оролцогч залуусын 84% нь яг ингэж хариулсан. Харин 11% нь мэдэхгүй гэсэн эргэлзээтэй хариулт өгсөн бол 5% нь огт санал өгөхгүй гэсэн байна. Хэрвээ дараагийн сонгуульд мөнгө амлавал та санал өгөх үү? Мөнгө амлаагүй байсан ч өгнө штт. Энэ асуултанд судалгаанд оролцогчдын 84% нь л тантай ижил хариулсан. Гэтэл 5% нь мөнгө амлавал саналаа өгнө гэж хариулсан байхад үлдсэн 11% нь мөнгө амлсан ч санал өгөхгүй гэжээ. Тэгэхээр 100 хүн тутмын 5 нь саналаа худалдахад бэлэн байна гэдэг нь түгшүүр төрүүлэх үр дүн юм. Гэхдээ энэ судалгаанаас ажиглагдсан нэг эерэг үзүүлэлт бол таны сонголтонд юу хамгийн их нөлөөлсөн бэ гэсэн асуултанд намын сурталчилгаа, мөрийн хөтөлбөр гэж 43%, гэр бүл, найз нөхөд гэж залуусын 33% нь, бусад хүчин зүйл гэж 24% нь хариулжээ. Энэ нь ижил төстэй бусад судалгаатай харьцуулахад бусдын нөлөөнд автан сонголт хийх залуусын тоо буурч, намын мөрийн хөтөлбөртөө тулгуурлаж сонголт хийх залуус нэмэгдэж байгаа нь сайшаалтай хэрэгэ. Сонгуулийн дүнд нэг хүний санал
чухал байдаг уу? За бараг л үгүй ахаад. Тэгвэл судалгаанд оролцох залуусын 43% нь нэг хүний санал чухал биш ээ гэж үзсэн байна. Гэтэл ердөө 14% нь л чухал гэж хариулсан байхад үлдсэн хувь нь эргэлзэжээ. Тэгэхээр 100 залуу хүн тутмын 43 нь ганц миний саналаар дутахгүй гэдээ саналаа өгөхгүй бол юу болох вэ? Энэ тухай ястаа бодож байгаагүй юм байна. Бид энэ тухай бодох хэрэгтэй. Залуусын сонгуулийн боловсрол тун хангалтгүй үзүүлэлтэд гарсан. Учир нь судалгаанд хамрагдсан залуусын 29% нь сонгуулийн боловсрол гэж юу болох тухай хариулж мэдэхгүй гэсэн бол ганц хүний санал чухал биш ээ гэж хариулсан залуусын 67% нь энэ асуултад огт хариулт өгөөгүй юм. Сонгуульд оролцох болон санал өгөх талаар та хангалттай мэдлэг мэдээлэлтэй юу? Ерөнхийдөө мэднэ. Тэгвэл судалгаанд оролцогч залуусын 18% нь бүрэн мэдлэг мэдээлэлтэй гэсэн бол 43% нь ерөнхийдөө мэднэ гэж хариулжээ. Огт мэдэхгүй гэж 1% нь хэлсэн байна. Ингэхэд улс төр таны амьдралд нөлөөлдөг үү? Судалгаанд хамрагдсан залуус юу гэж хариулсан байна? Улс төр амьдралд их нөлөөлдөг гэж судалгаанд оролцогчдын 61% нь үзжээ. Харин бага зэрэг нөлөөлдгөө гэж 27%, огт амьдралд нөлөөлдгөө гэж 3% нь, мэдэхгүй гэж 8% нь хариулсан байна. Харин та юу гэж бодож байна? Эцэст нь судалгааны гол үр дүн юу харуулсан бэ? Судалгаанд оролцогчдын 80% нь 2016 оны сонгуульд оролцсон гэсэн нааштай хариу өгчээ. Харин хуулиар олгогдсон эрх, үзэл бодлоо мөнгөөр худалдахад бэлэн залуус 5% байна. Судалгаанаас харахад сонгогдож гарч ирсэн нам болон улс төрчид амлалт мөрийн хөтөлбөрөөр биелүүлдэг. Улс орны эдийн засаг хямралтай, иргэдийн амьдрал доройтсон гэж дүгнэж байгаагаас улс төрд итгэх итгэл алдарч сонгуульд оролцох идэвхийг сулруулж байна. Залуус сонгуулийн үр дүнд ганц хүний санал төдийлөн аж холбогдолгүй гэж үзжээ. Учир нь судалгаанд оролцогчдын 43% нь ганц хүний санал сонгуулийн дүнд нөлөөлөхгүй гэж хариулсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн үед маш их мэдээлэл цацагдагч. Энэ нь хэд нэг талыг барин дөвөл гэж магтсан. Эсвэл хэд муучлж дайрч давчилсан үнэн худлын ялгахад барих байдгаас сонгогчдыг төөрөгдөлд оруулдаг гэжээ. Энэ нь зөвхөн нам улс төрчийн захиалга сурталчилгаа байхаас биш. Сонгогчдын боловсрол зориулсан хараат ус дүн шинжилгээ хийсэн мэдээллийг дутуу дүлмэг өгдөг байна. Үүнээс үүдэн 18-аас 25 насны залуусын сонгуулийн тухай мэдлэг хэд ерөнхий, өөрөөр хэлбэл хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Сонгуулийн оролцоо ба залуусын хандлага судалгаанаас Та бүхэнд Их Британий элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Globe International төвийн гүйцэтгэгсэн сонгуулийн оролцоо болон залуусын хандлага судалгааны зарим дүнг танилцууллаа.